Сонсогч та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Анализ, засаглал ба зах зээл хөтөлбөр танд шууд хүрэхэд бэлэн боллоо. За бид энэ удаагийн дугаараар хаврын чуулганаар ялангуяа хамтарсан засгийн газраас өндөр хүлээлт үүсгээд байгаа тэтгэврийн нэмийн даатгалтай холбоотой шинжилгээний асуудлаар ярилцахаар зочтой урьсан байгаа. Өнөөдөр бидэнтэй хамт гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Инх Амгалан, за мөн хуваарай бизнес эрхлэгч, за бидний мэддгээр бол Liberty Амраа гэж та бид мэдэх Comedian Амраа гэж нэрлэдэг бас эрхмүүд хүрэлцэн ирсэн байна. Та бүхэнд маш их баярлалаа. Цаг гарган хүрэлцэн ирсэн. Тэгэхээр юуны өмнөөс олон улсын гэр бүлийн өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бас гэр бүлдээ зарцуулах цагаа өнөөдөр бас бодлогын шийдвэр гаргалтууд яаж явж байна, хөрсөн дээр яаж бууж байна гэх мэтчлэн бас байр суурь илэрхийлэхээр хүрэлцэн ирсэнд их баярлалаа. Би ч нөгөө энэ одноог ярихлаар л одоо яаж нэг аштайхан гоё хувцас өмсч өгөөд хөсмөсэй гээл хоёр хүн орохлоор ч бас хажууд нь бас нэг навсаас юм зүйл муухай шүү дээ. Тэгэхээр за өнөөдөр бас жагсаал 20 дахь өдрөө үргэлжилж байна. Тэгээд өчигдөр орой хэвлэлийнхэнд 21 цагийн үед бас тараасан гээд өнөөдөр гэр бүлийн өдрийг бас өмнө нь бас удаа хугацааны өмнө төлөвлөсөн байсан гэдэг мэдээллийг та хайсан шүү дээ. Тэгээд энэ жагсаалтай холбоотой энэ өдрийг цуцалж та өнөөдөр ямар шийдвэр гаргаж энэ жагсагчдад бас дэмжлэг үзүүлв. За юун төрөн бас одоо олон улсын гэр бүлийн баярын мэндийг одоо нийт Монгол гэр бүлийнхэнтэй хүргэе. Тэгээ энэ баярыг чинь дэлхийн нийтээр одоо тэмдэглэл 31 жил болж байгаа шүү дээ. За монголчууд бас сүүлийн 5-6 жил бид нар бас яг энэ олон улсын гэр бүлийн баярыг тэмдэглэдэг ийм одоо юутай уламжилттай болсон. Тэр утгаараа одоо 5 сарын 15 бол бас одоо гэр бүлийн баярыг тэмдэглэдэг, гэр бүлийн Монгол гэр бүлийн тулгамдж байгаа асуудлуудыг одоо бас шийдвэрлэдэг юм нийтийн хилцүүлэг хийдэг ийм одоо уламжилттай. Тэгээд энэ жилийн юугаар онцлог байсан бэ гэхээр хуучин чинь гэр бүлийн яам гэж байгаагүй шүү дээ. Манай яам чинь одоо гэр бүлийн яам байгаж анх удаа эмхлэн зохион байгуулж байгаа. Хуучин хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гэж одоо шинэ зохион байгуулагдаад тэгээд энэ хүрээнд одоо гэр бүлийн яам байгуулагдсанаас хойш ер нь Монгол гэр бүлүүд толгомдсон одоо ямар асуудлуудыг шийдэх юм цаашдаа одоо энэ улсын хурлд одоо өргөн барих чаа гэр бүлийн тухай хууль, гэр бүлийг дэмжих тухай хуулийг бид нар чинь нийтээр хилцүүлэх юм хэлцүүлээд явж байгаа тийм графикын дагуу хийгдсэн юм л ажил шүү дээ. Тэрнээс ямар нэгэн байдлаар өнөөдрийн залуучуудын зохион байгуулж байгаа ажлуудыг амраагийнхаа одоо хөлдийгээд явах гэсэн одоо ийм асуудал байгаагүй. Гэхдээ тэр хөтлөгч хөрх юмд юмд үгүй сайн ойлгоогүй ч гарч ирээд гарч ирнээс хөтлөгчтэй байсан байхгүй. Өнөөдөр бид нар нийгмийн даатгал тийм тэтгэврийн шинжилгээ ярих гэж бодож байгаа. Хөтлөгч бол хөрх юмд нөгөө ажил олголтын өдөрлөг болоод байгаа юм шиг юм яриад л юм. Тэгэхгүй гэр бүлийн ямар ч байсан та үйл ажиллагааг зогсоосон юм байна тийм. Яг албаас шийдвэр гаргаж их баярлалаа. Харин өстой айгүй гоё юу бас яг юу хагаал яасан чинь та юу байсан юм шиг шууд юмнуудаа буулгаал айгүй гоё. Тий, ер нь бол иргэд бол маш их эсэргүүцсэн. Баярмаа гүшүүнч бас хэлсэн. Ардчлалын дархлааг наахан асраар хааж боож болохгүй гэж тий. Тэр хамтлах бас яриад ихгүй хөө тийм юм биш. Тийм юм биш. Ч одоо тийм бичих болцоо болж байгаа гэж өөрөө өнөөдөр сайн юм шиг санагдаж байна. Хариуцлагатайгаар мэдэгдэл хийя гэж. За тэгэхээр нийгмийн даатгал бол шимтгэлийн хэмжээг бууруулах уу, ажил олгогчийн хэмжээг яах уу гэх мэтчлэн маш олон хүлээлт бол асар өндөр байна. Өнөөдөр жагсагчид ч бас нийгмийн даатгалтай холбоотой энэ бол ерөөсөө дээрэн байна, хулгай байна гэх мэтчлэн амраа одоо бизнес эрхлэгчийн хувьд те бас блогерийнхоо хуваар бас мэдээлэл хийдэг гэсэн. Ponzi схем гэж тайлбарладаг шүү дээ. Тэгэхээр топ 2 шатны би бол ингэж бодоод байгаа юм. Одоо ингээд би ч одоо зөвхөн ганцаараа биш ингээд 7 хоног болгоны 4-р өдөр яг одоо ч гэсэн хувийн хвшлийн залуучууд манад ирээд ярьж байгаа. За тэгээд бид нар ч ингээд жаргал зовлон бол ярина шүү дээ. За нэгдүгürt ингэж байна. Нийгмийн даатгал нөөт хүн амын орлогод. За яг хүн амын орлогод гайгүй гэж. Нийгмийн даатгал нөөт хоёр бол одоо ерөөсөө жижиг дунд бизнес эрхлэгчдэд хамгийн том дарамт болж байгаа зүйл. Энэ хоёр дээр л дансаа хаалгадаг, энэ хоёр дээр л асуудал үүсдэг, энэ хоёр дээр бүх бол бүтэхгүй юмнууд болдгоо гэдэг. Тэгээд залуучууд бол юу гэж хэлж байгаа юм гэхээр ингэж хэлж байна. Энэ бол том компаниуд зориулсан татвар байна. Жижиг компани яг ном журмаараа нийгмийн даатгал нөөтөд төлөөд явахлаар дандаа өрөнд ороод дансаа алгаад дуустдаг. Тэгээ өнөөдөр яг үнэндээ энэ нийгмийн даатгал гэдэг юм чинь хүмүүсийг бизнес хийж эхэлсэн, хүн ажилд авч эхэлсэн цагаас нь ахуулаад потенциалны гинт хэрэгтэн за бүр цаашлаад эрүүгийн хэрэгтэн болгодог ийм л юм болчиход. Яг үннийг хэлэхэд. За тэгээ бүгд одоо хоёр юутай одоо орж ирж байгаа хүмүүс яадаг вэ гэхээр одоо би чинь зөөгч нартай агууг ажилладаг. Зөөгч нар бол үгүй. Одоо би чинь 2-3-7 хоногийн турш чинь ингээл зөөгч амнаа гал баг цусаар уулгах нь олгохгүй нэг хүүхд ирэхлээр би нийгмийн даатгал төлөхгүй. Өө юу яриад байгаа юм наа чи ингээд хүн амт ирээд торгод морон. Мэдхгүй тэр таны асуудал.
Би байхгүй. Тэгээд хоёрдугаарт яагаад гэдэг нь айгүй тодорхойлжтой. Чисээ хэлдэж нийгмийн даатгал бол дээр юм болчихлоо. Би бас яг санал нийлж байгаа. Хүчээр авч байгаа. Хүчээр энэ чинь уг нь даатгал шүү дээ. Хүчээр авангуудаа тэтгэврт гарах насанд ирэнгүүт нөгөө мөнгө авч болохоо болоод шууд ядуучуудыг нэр урчиж байгаа. Тэгэхээр чи энэ чинь ингээд хүчээр амар их ингээд мөнгө компанитай нийлүүлж авч авчаад тэгээд тэтгэврт гаргуулсан чи өгөхгүйг яндагаас суучдаг. Тэгээд хамгийн амар нь тэр компани төлж байгаа мөнгө ерөөсөө тооцогддог. Тэг яах гэж төлөөд байгаа юуны төлөвлөлөд байгаа нь ойлгомжгүй. Тэгээ миний зүгээр надад нэг юм мэдрэгдэж байгаа мэдрэмж өнгөрсөн 35 жил ямар ч зохион байгуулалтгүй ийм дампуу сан хийсний үр төлөөсийг нь энэ 35 жилд амьдраачгүй 2000 оноос хойш төрсөн 90-ад оны үед төрсөн жоохон хүмүүс өнөөдөр ингээ хамаг ачааг нь нуруунд дээр үрдсэн явж байгаа. Тэгээд энэ ачааг нь улам л нэмээд байгаа. Сонгуул болгоно л нэмээд байна. Тэгэхээр би бол хоёр л дүгнэлт хэлэх гээд. Нийгмийн даатгал өнөөдөр хуваарь бизнес эрхлэгчдийг бүгдийг гинт хэрэгтнүүд болгож хувиргаж байна. Хоёрдугаарт энэ бол зүгээр шууд дээр юм байна. Өөр ерөөсөө. Сайдын сошиал пэйж дээр идэг хамгийн сайн халамж бол хөдөлмөр эрхлэлт юм а гэж те. Өнөөдөр сайд яг энэ нийгмийн даатгалт төрийн тогтолцоод ямар өөрчлөлт хийх гэж байгаа вэ? Том тогтолцооны өөрчлөлт нь яг юу вэ гэдгийг анх удаа бас хэвлэлд танилцуулж байгаа. Тэгээд таны хувьд хамгийн гол тогтолцооны өөрчлөлтийг одоо байгаа бидний системийг яаж өөрчлөх вэ гэдэг дээр шууд шийдлээсээ ярьж эхлэхгүй. Өнөөдөр чуулган дээр бас зөндөө шалтгаанаа бас дурдсан шүү дээ. Тэгээд яг ер нь бол одоо энэ одоо бидний өнөөдрийн сонгож авсан одоо хуваарлтын тогтолцоо гэж ярьдаг шүү дээ. Заримх нь сайн дурын ч гэж ярьдаг тийм. Тэгэхээр өнөөдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хамт тогтолцоо байгаа шүү дээ. Өнөөдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүсийн шимтгэлээр өнөөдөр тэтгэвэр авж байгаа хүмүүсийн тэтгэврийг авд одоо явж байгаа энэ тогтолцоо бол одоо ингээд 95 оноос ингээд тэгээд яг ямар ч байсан 95 оноос бид нар чинь нэг юм тэтгэврийн тогтолцоо ягаад нэрийн дансны тогтолцоо гэдэг данс юуг сонгоод одоо бол нэрийн дансан дээр бол тодорхой төлж байгаа шимтгэлүүдээ бидэнд хардаг байсан байхгүй. А тэгэхээр өнөөдөр иргэдийн дунд өнөөдөр ягаад нийгмийн даатгалын шимтгэл өнөөдөр дээрэн болчлоо тий? Ягаад би ер нь нийгмийн даатгалын төлж байгаа нийгмийн даатгалтай бол одоо ерөөсөө би итгэхгүй байна. Ирээдүйдээ итгэхгүй байна гэдэг нэг ийм ойлголт нийтлэг ойлголт төрсөн нэг би ерөөсөө буруудахгүй. Иргэдийгч би буруудахгүй байгаа. Ажил олгогч нарт ерөөсөө буруудахгүй. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд ерөөсөө нийгмийн даатгалын тогтолцоо, тэтгэврийн тогтолцоо гэдэг ер нь яг юу юм бэ? Яг иргэдийг ямар нөхцөлд нь ямар эрсдлээс хамгаалдаг даатгалын тогтолцоо юм бэ гэдэг бид нэгдүгээр ерөөсөө ойлгуулаагүй. Яг нэг татвар хураагаад байгаа юм шиг байгаа байхгүй. Тэр одоо энэ ч нийгмийн даатгал чи өөрөө даатгалын шимтгэл буюу ирээдүйд тэтгэвэр авах гэж байгаа нь хоримтлал шүү дээ. Тэ? Хоримтлал хийж байгаа байхгүй. А тэгээ ер нь бол нийгмийн даатгалын тогтолцоо гэдэг чинь одоо бид 3.5 сая иргэдтэй улс шүү дээ бид нар чинь тий 3.5 сая иргэдтэй улсад хүний амьдралд юу ч тохиолдож болно шүү дээ. Яг үнэ тий. Хүн одоо үйлдвэрлэлийн ослоос шалтгаалаад одоо хэмжиж болно. Хөдөлмөрийн чадвараа алдаж болно. Одоо амраагийн маань эхнэр нь одоо төрлөө тий. За тэгээд амарчлаа тэгээд жирэмсэн боллоо амарчлаа гэхэд бас одоо декрет аавна тий. Ингээд аавна. За тэгээд нөгөө тодорхой хэмжээнд юу гэдгийг ажилгүй боллоо. За ингээд амраа одоо нөгөө зөөгч нараа одоо ингээд талцлаа гэдэг чинь тэр зөөгч нар чинь гудамжинд гарч болохгүй шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдгийг 6 сар хүртэлх одоо ингээд ажилгүйдлийн тэтгэмжээ аавна. Гэх мэтлэнгээр хүний амьдралд тохиолдож болох одоо мэдээж аав ээжигээ алдна. 0-18 нас хүрээгүй хүүхэд чинь нөгөө тэжээгчээ алдсны юу гэдэг. Ингээд манай нийгмийн даатгалын тогтолцоо чи уг нь тийм буруу тийм тогтолцоо биш байхгүй. А ер нь бол ингээд Азийн улс орнуудтай харьцуулахад бид нар энэ 95 оноос хойш үрдүүлж байгаа энэ бид нар чинь 4 даатгалтай шүү дээ. Тэтгэврийн даатгал гэж байгаа. Тийм тэтгэмжийн даатгал гэж байгаа. Ажилгүйдлийн даатгал гэж байгаа. Үйлдвэрлэлийн ясны мөрөстэй шалтгаалт хүчний даатгал гэдэг 4 даатгалын дээр бид нар чинь шимтгэл хоригдуулж эрүүл мэндийн даатгал. Нэмэлт эрүүл мэнд. Тэгэхээр яагаад хүмүүс ингээд нийгмийн даатгалын шимтгэл их өндөр байгаад байна гэхээр бас нэг ийм зовлон байдаг юм. Юу гэхээр хүн өнөөдөр сарын эцэст ингээд сарын ихэнд сарын одоо эцэст цалингаа авахаар шууд цалингаас нь суудгал хийчихдэг. Суудгал хийчихэр чинь одоо хүн бол манай нийгмийн даатгалын энэ 4 сангийн шимтгэл чинь бол 20 хүрэхгүй хүн юм байна шүү дээ. 20 хүрэхгүй. А тэгээд энэ чинь ажил олгогч хоёул хуваадаг. Тэгэхээр ажил олгогч өөрөө амраа өөрөө 20% төлөөд байгаа биш аахгүй. Ажил олгогч чинь өөрөө 10%. Амраа өөрөө ажилтан өөрөө 10% 20% төлж байгаа. Дахиад дээрэс нь эрүүл мэндийн даатгалын 4%. Ингээ 24. Дахиад дээрээс нь хүн амын орлого албан дотрийн 10% гэхээр 34-5% ингээд шууд цалингаас нь суулгаад энэ одоо үнэхээр одоо 3-1 ажил хийж байгаа улсад маш их том одоо ачаал болоод байна гэдэг энэ шүүмжлэлтэй бол би санал нэг байна.
Гэхдээ өнөөдөр цөмөрөө яг өнөөдөр энэ тэтгэврийн даатгалаа, тэтгэмжийн даатгалаа, ажилгүйдийн даатгалаа, үйлдвэрлэлээс одоо шалтгаалсан дэр манай ослын даатгалаа, эрүүл мэндийн даатгалаа цөмөр ингэ салгаж ойлгох хэрэгтэй байхгүй. За тэгэхээр одоо өнөөдөр ингээ бид нар зөндөө ярьлаа. За одоо ингээ цаашдаа энэ Монгол улс одоо ингээ энэ тэтгэврийн тогтолцоотойгоо явах юм уу? Өшөөж хаашаа явах гэдэг юм. Ер нь энэ өнөөдөр байгаа энэ одоо Монголын тэтгэврийн одоо шимтгэл төлж байгаа энэ сан чинь өөрөө их алдагдлалд орсон юм уу? Эсвэл дампуурах гэдэг юм уу тий? Ирээдүйд одоо өнөөдөр эсвэл дампуурсан юм уу? Эдгээр гэдэг ойлголтыг бид нэрээс ил тод өгч чадаагүй учраас иргэдийн дунд ийм нийтлэг одоо юу гэдгийг үл этгэлцэл төрчөөд байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нар чинь өнгөрсөн 30 жил хийсэн энэ тогтолцоо бол нөгөө хуваарлтын тогтолцоогоор явж байгаад одоо иргэд чинь тэгвэл би хоримтлал юм бол би одоо хоримтлуулъя гэдэг шүү дээ тий. Тэгэхээр одоо бид нар одоо юуны хуваарлтын тогтолцооноос хагас хоримтлалын тогтолцоо руу шилжүүлдэг байхгүй. Иргэдийн төлж байгаа шимтгэлийн тодорхой хувийг яг нэр дээр нь бодиттой хоримтлал болгоно. Энийг бид нар хагас хоримтлалын тогтолцоо гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэгэхээр одоо бидний хийх гэдэг энэ тогтолцооны шинжил яг иргэдэд өнөөдөр яг ямар боломж олох гэдэг юм бэ гэхээр иргэд ер нь тэтгэврт гараад одоо тэтгэврийн насаар ингээд тэтгэврт гарахад нэг тэтгэврээрээ хангалуун сайхан амьдрах хүн бүхэн хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоогийн байгаа энэ хуваарлтын тогтолцоогоор гэдэг юм уу нэрийн даасны одоо холимог тогтолцоо явж байгаа энэ тогтолцоогоор явхад бол өнөөдрийн нэг шимтгэл төлөөд тэтгэвртэй гарахаар хүмүүсийн тэтгэвэр бага болчих гэдэг нэг эрсдэлд орчих гэдэг байхгүй. Тэгэхээр энэ дэлхийн нийт өөрөө энэ тэтгэврийн тогтолцооны шинжилтийг хийхдээ олон давхар тогтолцоо буюу хүн тэтгэврт гараад олон их усрын тэтгэвэр авдаг энэ боломжийг эхлээд нээгээд өгч яваа. За тэгэхээр нэгдүгürt нь Монгол улс одоо суур энэ дээр гарч ирнэ үү суур тэтгэврийн тогтолцоо одоо ингээд суур тэтгэвэр гэдэг одоо тогтолцоог оруулж ирнэ. Суур тэтгэвэр энэ графикийн тэгээд дахиад дээрээс нь хоёр дахь давхарга буюу одоо нийгмийн даатгалын одоо өнөөдрийн нөгөө ажилласан жил төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс шалтгаалсан одоо шимтгэл суурилсан даатгал тийм ээ хоёр дахь давхаргыг ярьж байна тийм. За гурав дахь нь бол хувийн тэтгэвэр. Өнөөдөр Монгол улс чинь хувийн тэтгэврийн одоо сангууд бий болсон шүү дээ. Аж ахуйн нэгжүүд хоорондоо тохироод ажилтан ажиллагч хоёр хоорондоо тохироод хуримтлал хийгээд ингээд тэтгэвэр дарсныхаа дараа гуруула одоо ганцхан одоо тэтгэвэр аваад миний тэтгэвэр хамгийн бага тогтоогдсон гэж гомдолж амьдрах биш тийм ээ. Гурван одоо их усүрээс тэтгэвэр авдаг энэ тогтолцооны шинжилгээг хийх гэдэг байна. Тэгээ өнгөрсөн 9 сард л өргөн барьж ярилцчихсан хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог одоо бас шууд 24% дотор оруулах юм уу тэрнээс гадна юм уу? Одоо яг үндсэндээ бол 24 гэж бид нэр ерөөсөө ярьж болохгүй. 24-өөс 26 байгаа шүү. Одоо ингээд 20% байгаа. Одоо би тавханд хэлээд өгье л да. Тэтгэврийн даатгалыг бол ажил олгогч нь бол 8.5. Эрүүл мэндийн даатгал орохгүй гэж. Эрүүл мэндийн даатгал орохгүй 20%. Ажил олгогч 10%, иргэн 10% төлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 20% дотроос төлж байгаа тодорхой одоо хувийг бид нар одоо 4 байх уу 6 байх уу 8 байх уу тэрийг хэдэн наснаас нь яг тэр хөрөнгөлтүүдийг хийх үү гэдэг энэ бол өөрөө цэврийн нахтаар тооцоолдог. Хуучин чинь бол ингээд нэг юм нэмэлт орлогоосоо даатгуулна хувийн даатгал хийлгэнэ гэсэн бол одоо бол өөр одоо төлж байгаа үндсэн 20-оос одоо үндсэн 20-оос нь тодорхой хөрөнгөлөх гэдэг байна. Та нарын нэрээр хөрөнгөлөх өгөх гэдэг юм шиг байна. Тэгэхээр чинь үндсэндээ бол бид нар тэтгэврт гарахад одоо суур тэтгэвэр аавна. Одоогийн нөгөө юу шимтгэл суурьсан тэтгэвэр аавна. Дахиад дээрэс нь хувийн тэтгэврийн сангаас одоо өөрөө хөрөнгөлөлт хийвэл 3 их усрээс тэтгэвэр аавна тийм. Нэгдүгээр. За хоёрдугаарт нь бол нөгөө хуваарлтын тогтолцоо буюу түрүү юучлээ ив санаа юучлээ. Ив хамтын гэж манайх яриас орсон тийм. Тэрнээс хагас хөрөнгөлийн тогтолцоо гэдэг чинь өнөөдөр төлж байгаа шимтгэлийн чинь тодорхой хувийг одоо бол аль биесээр нөгөө хуульчсан югаар бол 2% гэдэг нэг их баг хөвөлдсөн байгаа шүү дээ. Тэрийг цаашаа бид нар одоо 4, 6, 8 лөө одоо болох энэ тооцоонууд одоо хийж энэ хөдөлж байна. Тэгэхээр нэгдүгээр асуудал бол тогтолцооны шинжилгээ юм. Тэгэхээр 3 одоо их усрээс тэтгэвэр авдаг болно. Дахиад одоо нөгөө хүмүүс чинь үнэхээр энэ чинь шимтгэл биш хоримтлал юм бол би өөрөө хоримтлаа амар байна. Би өөрөө хоримтлаа өвлүүлмээр байна гэж яриад шүү дээ. Тэр эрхийг нэгдүгürt нэгээд өгчөө. За хоёрдугаар асуудал бол нөгөө одоо амраагийн сайн ярьж байгаа би ерөөсөө итгэхгүй байна энэ сан чи итгэхгүй тэр сан байгаа ч юм уу ч юм уу гэж яриад шүү дээ. Энэ сан байгаа. Манай тэтгэврийн сан бол ер нь хамгийн том сан. Ер нь тэтгэврийн сан бол дампуурахгүй. Яагаад би дампуурахгүй гэж хэлж байгаа гэхээр өнөөдөр бол 1.2 сая иргэд маань өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд одоо хоримтлал үүсгээд ингээд явж байгаа. Өнгөрсөн хугацаанд өнөөдөр яагаад дампуурсан юм шиг юм ойлголт одоо төрүүлсэн гэхээр нөгөө нэг банкнд авчиад нэг тэр чинь бол манай юуны одоо яг даатгалын орлоготой харьцуулбал маш бага мөнгөтэй тэр 100 орчим хоолнд оруулаад тий 100 орчим тэрүүн авчиад нөгөө капитал банкн дээр Чингис хаан банкн дээр нэг 150-60 тэрүүн дээр алдсан тий нэгдүгээр хоёрдугаарт болохоор нөгөө энэ юуг болохоор нийгмийн даатгалын мөнгийг болохоор ингээд нэг банкуд дээр авчиад баг хүүтэй байршуулад байдаг тэнд нэг авилгал булгаа байсныг байсан үнэхээр үнэн тэрийг одоо ингээд бид нар шинэ
одоо менежмент хөрөнгөний менежмент чи хөрөнгөний менежмент ч дээ. Хөрөнгөний сан баггүй. Энийг менежмент хийх одоо энэ тогтолцооны шинжилгээг бид нар хийж эхлүүлсэн. Одохгүй түрүү надаас нэг юм асуусан нөгөө чи яга понзи схем гэж ярьсан бэ гэдэг тийм. Энэ if хамт тогтолцоо гэдэг чинь өөрөө социалист тогтолцоо. Социализм яагаад амжилт олддгүй байсан бэ гэхээр эдийн засгийн үр ашигын талаар ерөөсө боддггүй байсан. Тэгээд энэн дээр анализ хийсэн ба намайг хилээд ингэж бодоод тах шиг хүмүүс. Одоо дээр надтай нөгөө энэ хөрөнгөний биржийн захирал дөлгөөн маргалдал яахлаар понз гэдэг. Түрүү ярьсандээ өнөөдрийн хүмүүс нь дараагийнхаа хүмүүсийн тэ өнгөрсөн үеийнхаа нийгмийн даатгалыг төлдөг гэдэг чинь яг юм санхүүгийн пирамид хэлбэртэй байхгүй юу? Энийг хэн хэлсэн бэ гэхээр Нобелийн шагналд эдийн засгч Милтон Фридман хэлсэн юм аа. Түүнч би хэлчихээгүй. Тэгэхээр энэ понзи схем чи яасан бэхээр одоо өнөөдөр яагаад яалтчгүй шинжилгэхээс өөр аргагүй болсон бэ гэхэлэр нөгөө тэтгэврийн төлж байгаа хүмүүс чинь тоон багасаад шүү дээ. Тэгэнгүүт чинь нэг хүнд ноогдож байгаа нөгөө тэтгэвэр авах чинь тоон олшроод өнгөж нөгөө нэг хүмүүс нь төлж чадхаад одоо чинь өнгөрсөн жил 1.5 их 80-аар татаас өгчиж нөгөө тэтгэврийг ч өгж эхэлж байгаа байхгүй. Яг ер нь юу шүү амраа. Яг одоо юм байгаа шүү. Одоо өнөөдөр тэтгэврийн сангаас Монгол улсад бол үндсэндээ одоо 505 мянган хүний одоо ахмад насны тэтгэврийг бид нар тавьж байгаа тийм ээ. Дахиад дээрэс нь бид нар түрүүний хэлжсэн нөгөө уран сангаас одоо нөгөө тэтгэмжийн сангаас бол одоо юу гэдгийг нөгөө жирэмсэн эхчүүд, амарцсан эхчүүд төр жил одоо 60-аас 70 мянга. За ингээд нөгөө үйлдвэрлэлээс мэргэжил шалтгаан төвчин буюу группийн тэтгэврийг ингээд 80-аас 90 мянга гээд манай энэ сангаас чинь жил бүхэн нөгөө нэг энэ хүмүүстэй мөнгө өгөх гэж одоо энэ дэр чинь ухааны нэг юм байна тий. Хоёрдугаар нь юм байна. Би яагаад дампуурсан гэж хэлээд байгаа вэ? Энэ яг төрийн компаниудтай адилхан ажиллаж байгаа. Төрийн компаниуд ашиггүй мөртлөөл төрөөс татаас аваад яваад байгаа шүү дээ. Уг нь бол хэрвээ жирийн зах зээл дээр өрсөлдөж исэн компани байсан бол аль хэдийн дампуурсан компани. 5 жил, 6 жил, 7 жил тэгвэл маш буруу ажиллаж байна. Ашиггүй ажиллаад тэгээд яагаад татвар төлөгчдийн мөнгөөр яваад яг энэтэй адилхан энэ тэтгэврийн сан чинь жил болгон одоо татаас авч байгаа нэгдүгээр хоёрдугаар биш үү те татаасыг юунд авч байгаа амраа нөгөө нөхөд шүү дээ өөрөө төрлөөгөл өгөөд шүү дээ татаасыг юунд авч байгаа төсвөөс 1.5 их найдыг авч байгаа гэж шүү дээ төсвөөс 1.5 их найдыг авч байгаа мөнгө чинь өнөөдөр цэргийн тэтгэврийнхэн тий цэргийн тэтгэврийнхэн чинь одоо төрөөс 100 тэр цэргийн одоо тэр мэрийг бол энэ сангаас салгамаар байгаа байхгүй энэ манай сангаас аваад явмаар байгаа байхгүй манай санд цэрэг цагдаагийнхнаа ингээд тусдаа авахгүй ингээд тэр мөнгө чинь одоо 20 мянган одоо цэргээс хүчний байгууллагаас тэтгэврт гарсан хүмүүсийн мөнгийг төрөөс 100% санхүүжүүлж байгаа. Тэрийг бол би манай сангаар зөв гэж бодож байгаа. Нөгөө санд байх нөгөө талаас нөгөө 95 оноос өмнө тэтгэврт гарсан улсууд байна шүү. Шинэ тогтолцоонд орохоос өмнө тэтгэврт гарсан. Тэр хүмүүсийн тэтгэврийг бас ингээд төсвөөс санхүүжүүлээд төсвөөс бол 1.5 их 80-ыг гаргаж байгаа. Одоо цаашдаа бид нар ерөөсөө энэ тэтгэврийн сан одоо ингээд тэтгэврийн өөрчлөлтийг хийхгүй бол яг энэ сая амраагаар хэлж байгаа төсвөөс одоо олгох нөгөө татаас юм чинь 600-аас 700 тэрбум болоод байгаа байхгүй юу? Туудахгүй хэсэг завсарлаад яриагаа үргэлжлүүлээ. Тэр өнөөдрөөс графикийн миний редакцийн бодлогын хүрээнд бас давуу эрэхтэй стэт тэтгэврийн хөнгөлөлтөнд хамрагдж байгаа бас хэсэг бүлэг сегментүүд байна. Энийг яаж хийх вэ гэдэг асуудлыг бас хүндсэн байгаа. Тэгэхээр туудахгүй хэсэг хугацаанд завсарлаад ярилцлага үргэлжлүүлээ. Их баярлалаа та бүхэнд. Залуучууд хөдөлмөрлөвл сайхан ирээдүг бүтээж чадна. Тийм учраас бид нар хөдөлмөрлөөд ажил хийгээд татвараа төлж байгаа. Гэтэл сүүлийн очин юу болж байгаа вэ гэхээр тэгээд нэмэргүй байна шүү дээ. За энэ хугацаанд би улсад сард дунджаар би 500 мянган төгрөгийн татвар төлсөн байлаа гэж бодохоор за бүр багаар бодлоо гэж бодоход би 20 сая төгрөгийг татварт төлсөн байна. Нийгмийн даатгалаараа авсан дотроо ард түмний аж амьдралд нь ерөөс нь нөлөөлөхгүй байна. Нийгмийн даатгалаас гуйлаад цалингийн зээлч гарахгүй. Хоёр кармач хоосон цаашдаа бүр амьдрах ирээд бол үнэхээр харахгүй. Амьдралынхаа бараг 10 жилиг үнэ өнгөрсөн. Тэгэхдээ тэнд мэдэрсэн мэдрэмж юу вэ гэхээр цалингаас татварт өгж байгаа хэмжээ нь маш бага. Тэгээд тэр маш бага төлсөн татвартаа төрөөс нь үйлчлэгийг маш өндөр хэмжээгээр авдаг. Тийм байсан. Одоо энд ирээд өөрийнхөө олж байгаа орлогоос татварт өгж байгаа хэмжээ харьцуулшгүй өндөр. Тэгээд тэр өндөр төлсөн татвартаа төрөөс авж байгаа үйлчлэгээ бол тэрийг бүгдээр л мэдчихэв. Бүртээ эргэн тавтай байна. За түрүү бас хүндэж ирсэн тийм өнцөг байгаа. Яг хамгийн гол нь шудраг байх хэрэгтэй байна гэдгийг бас нэхэд байгаа шүү дээ тий.
төлөвчнөр нь ч бас тэлэх хэрэгтэй байна. Нөгөө талаас шудраг. За өнөөдөр граф CGM-ийн редакцийн хүндсэн сэдв байгаа. Давуу ирэхээр тэтгэврт тогтоогчдыг бас чимээгүй өнгөрөөсөөр байх уу гэд. Та өнөөдөр бас чуулган дээр ярьжсэн те хөнгөлөлттэй. Би нөгөө ярих юм ярьчихлаа. Би уг гоё яг ярьжсэн чи амраас план явуулсан шүү дээ. Тэгээд энэ нийгмийн даатгалын сан чи өөр нийтийн юм учраас одоо энэ улс төрчид чи яг цөлмөг сэтгэлээр хандж байна. Попрол улсын хурлын сонгуулийн попрол попс юм болгоно нөгөө нийгмийн даатгалын сандарч очиж тарамт болж суудаг. Жишээлбэл малчтын нийгмийн даатгалыг 50% бууруулах. Юу яаж тэтгэврийн за дээрээс нь одоо энэ таны юм дээр шүү дээ. Ажилласан жил тэтгэврийн даатгалын хэмжээг нөхөн тооцох гингүүтээ одоо энэ чинь 1.9 их найдын дарамтыг энэ сан дээр ч оруулаад ирж байгаа. Тэгэд өөрсдөө одоо улсын хурлын гишүүд энэ улс төрчид өөрсдөө аваач чи ингээл ерөөс ингээд энэ сан дээр ч нөгөө өөрсдөө төлдгөө учраас ингээл ерөөс нөгөө нийтийн сангийн одоо яг эрүүл мэндийн даатгалын сан шиг цөлмөг сэтгэлгээр хандж байгаа хгүй энэ санд. Тэгэл өөрсдөө энэ мөнгөийг гаргахгүй учраас зүгээр дураараа ингээл те би балчтын нийгмийн даатгалыг би төлчихье. Би ч ингэж игэл ингээл ерөөс нуснасаар гол одоо сүултээ энэ том нусыг чинь дийлхээ үлдсэн. Уг нь бол энэ чинь дээрээс нь даатгалын сан гэдэг чинь амраа. Сүүлийн 5 жилээр нь тооцож төлнө гэдэг хуулийг хэн юм бүү нэг гишүүн гаргаад ирж байгаа. Тэнгүүд 30 хэдэн жил төлчөөд тэгсэн чинь нэг нөхөр төлөхгүй явж ирсэнаа сүүлийн 5 жил хамгийн өндөр нь төлөнгүүд нөгөө 30 жил төлсөн үнээс чи хамаагүй өндөр. Тэнгүүд дахиад эн чинь нөгөө нийгмийн даатгалын сан дээр дарамт болж урж байгаа юм. Тэгэхээр энэ нөгөө нийтийн одоо нэг solidarity гэж яриад байгаа тийм ийм ханд одоо энэ тогтолцооны чинь гол алдаа нь энд гарч ирээд юм байна. Одоо тэгэхээр ерөөсөө л өөрчлөлт хий, нийгмийн даатгалыг бууруулъя, орон зай үүсгэе гэхээр л төсөв хумих бодлоготой байгаа гэж асуулт сайд өнөөдөр мэдэгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг зоригтой шинжилгээ хийж чадах уу гэдэг дээр л асуулт байна. Одоо эднийг бодлогомоор шинжилчин дөрөв би дөрөв тогтолцоо ярьж өглөө. Тийм бид нар яг ямар тогтолцооноос ямар тогтолцоо руу шилжих гэдэг хуваарлтын тогтолцооноос хагас хуримтлалын буюу олон давхарт тэтгэврт гараад олон их хүнсрээс тэтгэвэр авдаг энэ тогтолцоо зөмөрөөр шилжийе. Энэ бол тогтолцооны шинжилгээ. Нөгөөх нь болохоор одоо нөгөө параметрын шинжилэл гэж мэргэжлийнхэн ярьдаг буюу ерөөсөө яг хэдэн насны тэтгэврт гарах юм тийм ээ хэдэн жил нийгмийн даатгалын шимтгэл төлөх юм нийгмийн даатгалын шимтгэлийг ямар хэмжээгээр төлөх юм гэдгээ тогтоодог одоо нэг ийм шинжилэл гэсэн үг. Өнөөдөр Монгол улсад өнөөдөр ягаад том асуудал үүсчихэд байгаа гэдэг одоо нөгөө сан чин байгаа мó гэж асуудаг шүү дээ. Сан байна. Тэгвэл сан дээр хамгийн их том ачаал үүсгэх нь сая өөр амраа хэлчихлээ шүү дээ. Улс төрчид нөгөө их хурлын гишүүд маань өөртөө тооцоогүй судалгаагүй одоо энэ хууль өргөн бариад тэгээд тэр хуулийг хэрэгжүүлэх гэхээр нөгөө мөнгө шимтгэл төлсөн хүмүүсийн өнөөдөр хуримтлуулж байгаа тэр шимтгэл төлсөн хүмүүсийн одоо тэр үүсгэсэн сангаас аваачаад одоо нөгөө нэг одоо шимтгэл төлөөгүй байжгаад нөхөн одоо даатгалын бус бүтээгдэхүүн буюу одоо нөгөө ажиллахгүй байж байгаа шимтгэл төлөхгүй байжгаад ингээд те ингээд нөхөд 10 жилийн нөхөд авчдаг ч юм уу те эсвэл 5 жилээр эрт тэтгэврт гарчдаг ч юм уу. Одоо эрүүл мэндийн даатгал амар тэнэг юм явдаг. Яг энэтэй адилхан зав. Тэгэхээр яг өвдөд олгооны апрессанд орохынхоо өмнө ийм Монголиогоор эрүүл мэндийн даатгал. За одоо би тэгэхээр яг тодорхойлбол асуу. Тэгэхээр яг ямар өөрчлөлт оруулж байгаа гэдэг дээр сайдаас хариулт авах хэрэгтэй байгаа. За төвшин гишүүн болон бусад гишүүд бараг 30-40 гишүүн гар үсэг зурсан гэж хэлж байгаа шиг байсан. 3 асуудлыг оруулсан байгаа хуулийн төслөөр. За эдгээрээс хамгийн их онцолж байгаа нь ажил олгогчийн төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой. Энэ дээр дээд хязгаар тогтооё. Хөдөлмөрийн өсний доод хэмжээгээс 10 дахин нэмэгдүүлээ. За одоо нэг 7 сая төгрөгийн асуудал. Одоо хязгааргүй байгаа шүү дээ. Тийм хязгааргүй. Яг энэ таны шинжилэлд тусгагдсан байгаа юу? Тусгагдаж болох уу ч юм. Яг энэ бол тусгагдаж болно. Энэ бол бид нар ажил олгогчдыг дэмжиж өнөө хэдийгээр одоо яг энэ хуулийг одоо бидний заалтыг өөрчлөхөд хэдийгээр манай сан 175 тэрбум төгрөгийн орлого алдах боловч өнөөдөр орлого алдах боловч ирээдүйд нөгөө н орлого дээр одоо ажил олгогч нар илүү их тийм шимтгэл төлөх сонирхлыг бид нар бий болгох хэрэгтэй шүү дээ. Илүү олон их цалин авдаг болно гэсэн. Илүү олон их цалин аавна, их цалин аавна гэдэг чинь тэндээсээ шимтгэл төлнө гэхээр бол ирээдүйд бол нийгмийн даатгалын сан дээр орлого нэмэх одоо бас байж болох юм а гэж харж байгаа байхгүй тий. Давхар одоо нөгөө нийгмийн даатгалын одоо шимтгэлээс нөгөө орлогын бүрэлдэхүүнээс хоол унаа орон сууц ачаалтны төлбөр одоо хөнгөлтүүдийг ингээ хасаж тооцмоор байна гэдэг даа шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо бид нар тодорхой тооцоонууд хийж байна. Энэ бол гэхдээ огт ус болохгүй зүйл биш болно. Гэхдээ хязгааргүй байж болохгүй. Энэ дээр тодорхой хязгаар авъя гэж байж байгаа. Тэгээ давхар ажил эрхэлж байгаа ажилтнаас нэг шимтгэл давхар аваад байна гэдэг шүү дээ. Тийм шүү дээ. Тэрийг одоо бас болио. За тэрийг бас уяатан болгоё. За тэгээд ер нь оюутнуудаас бид нар авах байлээ.
оюутнуудаас одоо манай амар бол оюутнуудыг ажилладаг юм шиг. Оюутнуудаас бид нар нийгмийн даатгалын шимтгэлд авахгүй гэрээ. Тэгээд яг тодорхой оюутнууд тогтмол ажлын байртаа сургуулаа төгсөөд тогтмол ажлын байртаа болсны дараа нөгөө шимтгэлээ нөхөн төлдөг. Одоо ийм хэлбэрээр. За хамдууд мэдээж тэтгэврт гараад одоо шинэ цэргийнхэн бол эрт тэтгэврт гараад 40-45 та тэтгэврт гараад тэр чинь ажил хөдөлмөр хийж байгаа шүү дээ. Тэгэхээр давхар дахиад нөгөө нийгмийн даатгалын шимтгэл аваад идэг юмыг одоо бас болиулъя тий оюутнуудаас ахмадуудаас тэгхийн бол ирээдүйд одоо бас манай энэ нөгөө сангийн орлого бас нэмэгдэх юм байна гэж бодод. Тэгэхээр би түрүүний дутуу ээлждэг чинь өнөөдрийн нөгөө нэг шинжилэл чинь хоёр хэсэгтэй явж байгаа байхгүй юу? Нэг нь бол тогтолцооны шинжилэл хийж байгаа. Тэр нь олон давхар тогтолцоодөө шилжээ. Хуваарлтын тогтолцооноос хагас хөрөмтөл рүү шилжээ. Нөгөөх нь болохоор яг тэтгэвэр тогтоолоход одоо баримтлах нөхцөл шалгуурууд одоо шинжилж авъя. Хөнгөлөлтийн нөхцөлийн тэтгэврт гараад шүү дээ эсвэл тий. Одоо үндсэндээ юу гэдгийг тэтгэвэр тогтоолгож байгаа хүмүүсийн чинь 47%. 47% хоёр хүний тэтгэвэр тогтоолгож байгаа хоёр хүний нэгэнд дандаа хөнгөлөлтөө нөхцлөөр одоо тэтгэвэр тогтоолгоод байгаа чинь хүмүүс чинь бухимд нь үсттэй. Нэг хэсэг нь одоо насаараа ажиллаа тий 20-30 жил нийгмийн даатгалын шимтгэл төлжөөд одоо юу тогтооход тэтгэвэр тогтоолгож хаад нөгөөдөл нь баахан хөнгөлт аваад эсвэл дөрөвсөн хүүхдүүдийнхээ тоогоор хөнгөлт аваад тий эсвэл 5 жилийн өмнө тэтгэврт гараад эсвэл хүн тортой нөхцлөөрч гэдэг юм одоо ингээд нэг ийм нөгөө хүн тортой нөхцөл гэж юу н дэлхийн нийтээр байха болцсон шүү дээ. Ажлын байр ерөөсөө ажлын байран дээр хүн тортой нөхцөл дээр хүнийг ажилуулна гэдэг чинь хамгийн аригс бодлого болсон байхгүй. Энэ бүх юмнуудыг одоо бид тийм засах одоо ийм шаардлагуудас байна. Үнэхээр одоо ийм шаардлагууд байна. Нэг зүйлийг энэ дээр тодруулъя. Төвшин гишүүний оруулж ирсэн санал дээр ажил гүйцэтгэх хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон те цалин хөлснөөс шимтгэлийг бүр ингээ нийгмийн даатгал тооцдог болё гэсэн шүү дээ. Энэ таны төсөл дээр болохоор уян хатан ногдуулах гэж зоосон маань. Та ялгааг нь тайлбарлах уу? Яг ер нь яг юуных нь нөхцлөө шалтгаалаад яг ямар гэрээ хийсэн байна гэдгээс шалтгаалаад гэрээнийх нь онцлогоо шалтгаалаад бид нар гэрээний онцлог үнийн дүнгээс шалтгаалаад бас уян хатан байя. Бүгдийг чөлөөлөх гэдэг бол бас нэг сан дээр бас тодорхой ачаал ирэх юм байна гэж бодод. За яг энэ дээр ч тийм юм байна. Одоо ингээ бид нар бүх юмнуудаа аваад үзэхээр одоо яг энэ удаагийн энэ шинжилтээс ирнэ хүмүүс иргэд одоо ажил олгогчноор за ингээ улсын хурлын гишүүдийн санаачилж байгаа хуулиудаас ингээ та бүгднийг базаад үзэхээр 14 асуудал байгаа байхгүй 14. Нэгдүгээрт нь бол одоо хувийн тэтгэврийн нэмэлт тогтолцоог нэвтрүүлээч гэж шахаж байгаа. За энийг бол бид нар одоо энэгээр унаас нэвтрүүлээ 20% дотроосоо шүү. Гол нь тий. За хоёрдугаарт нь одоо ингээ хуримтлалын тогтолцоо биш ээ. Би өөрөө хуримтлуулмаар байна гэдэг ийг бол хагас хуримтлалын тогтолцоо шилжүүлээч гэж. Энийг бид нар хагас хуримтлалын тогтолцоонд нь болгож өгнө. Тий. За гуравдугаарт нь бол нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг мэргэжлийн байгууллагуудаар өдөрдүүлмээр байна. Энтэй бид нар санал нэг байх. Одоо бид нар чинь нөгөө сангийн хөрөнгө эн чинь том маш хөрөнгөний банкуд жахаас хоолнд оруулаад авилгуулдаг заваарсан юм байхгүй болж байгаа. Бид нар мэргэжлийн одоо сая чинь бид нар мэргэжлийн хороо байгуулсан. Яг мэргэжлийн актуарчнаар мэргэжлийн хүмүүсээр сая бид нар хамгийн сүүлд 700 тэрбумыг бид нар чинь дөрвөн банк нь 15 жилийн 15% хүүтэйгээр байршуулаад энэ жил бид нар тэндээс 108 тэрбум төгрөг олно. 108 тэрбум төгрөг болно. А гэтэл харамсалтай нь өнөөдөр энэ 700 тэрбумын чинь өнгөрсөн 5 жилийн хугацаанд альч банкнд байршуулахгүй нөгөө 3 жилийн 3% үүтэй байж байгаа байхгүй. Тэгээд бид нар жил бүхэн энэ мөнгөнд байрсан бол өнөөдөр бид нар тэтгэврийн сан чинь бол одоо хамгийн багадаа 500-аас 600 тэрбум төгрөгийн одоо орлого олчих энэ боломжуудаа бид нар алдсан байна. Тийм ээ. За тэгээд бид нар бас энэ тэтгэврийн сан дээр байгаа их олон жилийн насжилттай авалгууд байна. 500-600 орчим тэрбумын авалгууд. Энэ авалгуудаа бас бид нар одоо барагдуулъя тий. За ингээд мэдээж ажил олгогчдын шимтгэл төлөх нөгөө цалин хөлсөн дээд хязгаар бас тогтоож өгье. Одоо бол хязгааргүй байгаа даа шүү дээ. Тэгэхээр одоо нэг хүнд нэг ажилчдаа юу гэдэг нь 7 сая төгрөг, 8 сая төгрөг, 10 сая төгрөгийн цалин өгөхөд тэр тэр өгч байгаа цалингаас ч бид нар авъя шүү гэдээс бид нар зүтгээд байж болохгүй шүү дээ. Тийм учраас тэрэн дээр нь тодорхой хязгаарлалтууд тавиад өгч хөдөлмөрийн өсний одоо хэмжээг 10%-аас одоо хэтэрсэн цалин өгөх юм бол тэн дээр нь бид нар шимтгэл авахгүй гэсэн үг байхгүй тий. За тэгээ ажил гүйцэтгэх хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон цалин хөлснөөс одоо шимтгэлийг одоо давхцуулахгүй тий. За тэгээд мэдээж нэг оюутан залуучууд хөдөлмөр өвчлүүд нийгмийн даатгалын шимтгэлээс нь чөлөөлжээ. За оюутан сайн дураараа даатгуулах гэрээ байгуулж ажилдаа болсны дараа одоо нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхний бодлогыг хэрэгжүүлжээ. За сайн дураар нөгөө даатгуулж байгаа 150-60 мянган хүн байгаа шүү дээ. За эдний нөгөө төлдөг одоо малчтын тэрэн шимтгэлүүдийг бол уян хатан орлоготой болсон үед нь хавар нөгөө ноодуртай, намар нөгөө махтай болсон үед нь ч гэх юм уу те. За тэгээд нөгөө ахмадуудын хөдөлмөр эрхлэлүүд нийгмийн даатгалын шимтгэлээс нь чөлөөлжээ. За үндэсний компаниуд томоохон одоо мега төсөл хэрэгжүүлж байгаа үндэсний компаниуд бол шууд нөгөө төсөл нь одоо мега том төсөл хэрэгжүүлэх чинь
бол дор хаяжны 3 жил 4 жил орно шүү дээ. Тэнгүүд нөгөө төслийн хэрэгжиж эхлэх багт яг нөгөө юу нийгмийн даатгалын шимтгэлгээд ингээд урчилж бас аваад идэх болохгүй. Тийм учраас энийг бас тодорхой хэмжээнд нөгөө төслийн хэрэгжээд үйлдвэрлэл ашиглалтанд оронгууд нь тэрнийхэн дараа буюу одоо авдаг буюу атна юунуудыг тогтооё тий. За хөдөлмөрийн чадвар төр алдсны тэтгэмжийг бас энэ даатгалын сангаас нь бүрэн хариуцдаг болъё. За ажилтгуудлын тэтгэмж авах нөхцлүүдийг одоо бас жаахан өөрчлөлт ажил олгогч нараа дэмжсэн одоо энэ тогтолцоодоо шилжүүлээ тий. Одоо энэ дээр яг бизнес танхимын хурал дээр бас ийм зүйл байсан. Ажилтгуудлын тэтгэмжтэй холбоотой. Одоо эргэлт бол хөдөлмөрийн засал маш их байгаа. Хүмүүсээр ажилласаа гараад буцаж ороод тий. Энэ яагаад вэ гэхээр яг энэ ажилтгуудлын тэтгэмжээ аваад 3 сар сайхан сууж байгаа. За буцаад ажилд орё гэдэг ч юм докторгүй ажлын байрыг бий болгож байна гэдэг. Тэр энийг тэгэхээр яг ажил болгож байна. Нэр нь ажилтгуудлын даатгал бол одоо саях бол илүү тийм хүмүүс дураараа тэгээ одоо ингээ юу гэдэг нь буцаж орж ирчихвэл 6 сар ажиллачаад би ажилласаа гарлаа гэл тэнгууд нь ажлуудын даатгал өгчдөг. Тэгээд хэдэн ч удаа авч удна. Одоо тийм байх. Одоо тэрийг бол бид нар илүү одоо ажил олгогч талд нь бас нэгдээ ажилтнаа хариуцуулах одоо юугаар тэр маягаар одоо бид нар Амраа дээр ийм тохиолдол гарч байна. Амраа манаас саяхан нийгмийн даатгалын шимтгэл төлдгөө гэдээ бас Тийм би ер нь сүүлийн баг 7-8 жил бол ерөөсөө одоо энийг сонсохоор зүгээр сонсоо яг энэ бол санагдаж байгаа. Хов хүний асуудал зөө. Би зүгээр одоо илүү гоё шийдэл рүү ярмаар байна. Нэгэнтээ энэ тогтолцоогоо одоо бид нар чинь ингээд амар том хол явцсан. Одоо ингээд нөгөө том даалгаврууд чинь нурхад бэлэн ингээд нэг л юм нурчвал ингээд тэр чигээ аваад нурхад бэлэн. Гол нь яагаад нийгмийн даатгалаа хасч чадахгүй ингээд ийм жижиг өөрчлөлт хийгээд юм гэхээр нөгөө сан чинь бүр нууж унчих гэдэг байхгүй. Тэгэнгүүт яаж бид нар нөгөө мөнгө гаргаж болох вэ гэдэг талаар би зүгээр ярих гэж үзсэн. Нэгдүгürt манай Монгол улс халамжийн улс болчихжээ. Sorry. Одоо өнгөрсөн жилээр ч 2.3 их найд төгрөгийг халамжинд өгч байна. Тэрний өчтөд хамгийн их авж байгаа нөгөө хүүхд юм гэж 1.6 их найд. Тэг хүн болгоны хүүхд. Тэгээ нэг юм сонио эффект үүдэг. Халамж татвар буулгах хоёр эффект хоёр өөрөөр нийгэм нөлөөлдөг. Халамж өгөхлөөр яа тийм хүмүүс илүү бэлэнчлэх сэтгэлгээтэй байдаг. Харин эсвэргээр нийгмийн даатгалын нөгөө мөнгөнд багасгах юм бол хүмүүс илүү их ажил хийх, илүү хүмүүс ажилд авах сонирхол үүснэ. Одоо бол аль болох ажилд авахгүй гэж чинь би жишээлбэл амар олон залуучуудтайгаа ажилд хүн авлаа л бол би шийтгүүлнэ гэж ярьж байгаа юм. Тэгэхээр энэ нөгөө халамжийн улс болсон энэ их нөгөө эдийн засгийн инсентив нь буруу тийшээ ажиллаад байгаа. Эдийн засгийн хөшүүрэг нь ажил хийхгүй болох төлөө ажиллаад байгаа. Энэ их мөнгнөөсөө танаад энэ нөгөө одоо нийгмийн даатгалын одоо юугаа багасгах тал руугаа байж болт юм. Дээрээс нөгөө улс төрчдийн популс энэ нуснууд одоо нөгөө малчтын 50% даа. За энэ чинээс ингээд зүгээр харахад л ядчил энэ нийгмийн даатгалын сан чи энэ чинээс олон юм хасгад л нөгөө 1.5 их найдыг авахаа болжхоор байгаа байхгүй. Иймэрхүү маягаар ийм зоригтой картуудыг хиймээр байна. Бид нар хүүхэд төрүүлсний бодлоо яагаад мөнгө аваад байгаа? Би өөр хүнтэй би их нэртэйгээ бэлгийн харилцаанд ороод хүүхэд төрүүлсний төлөө яагаад 100 төгрөг аваад байгаа юм чи? Хоёрын үйл санаа яг энэ дээр нэгдэд байна. Одоо монголчуудын 72% нийгмийн халамжид хамрагдаж байна. Та болохоор хамгийн сайн халамжил хөдөлмөр эрхлэлт юм а гэдэг ийм үзэл баримттай. Одоо тэгэхээр нэг юм хасч чадахгүй яагаад байгаа? Одоо яг нэг л асуудал байгаа байхгүй. Яагаад гэвэл энэ чинь мөнгөн дээр очиж хасчаад. Одоо яг энийг асууя. Тэгэхээр дагуулгын төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулахад мэдээж төсөвт дарамт ирнэ. Энэ орон зайг нөхөд дахиад өөр талаас нь одоо олох хэрэгтэй болно. Яг энэ дээр улс төрийн манлайлал зориг байна уу? Энэ дээр ер нь одоо би нэг ганцхан зориг гаргуул одоо дүүн таныг дэмжиж бэлэн байна. Ийм л багсан гэл энэ наацны наслуудыг багсгахыг одоо тоо харж ярих хэрэгтэй. Сэтгэлийн өөрөөр бас ярьж болохгүй тийм. Тэгэхээр одоо яг нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулж болно. Болно. Тэгэхээр нийгмийн даатгалын шимтгэл бууруулахаар өнөөдөр хин хохироо гэхээр өнөөдөр ирээдүйд нөгөө хүмүүс тэтгэврт гарахад нөгөө тэтгэвэр тогтоох тэр юу чинь ингээд багасгахгүй баг тэтгэвэр авна л гэсэн үг шүү дээ. Нийгмийн даатгалыг одоо ингээд магадгүй ажил олгогч 10%, хүн хувь хүн одоо 10%. Тэгвэл 5 болгоод 10 болгоод багасгаж. Гэтэл өнөөдөр нөгөө одоо 5 жилийн дараа тэ 10 жилийн дараа тэтгэврт гарах хүмүүсээ чинь авах тэтгэврийн хэмжээ чинь багасж байгаа байхгүй. Ийм эрсдэлтэй байхгүй. Тийм учраас бид нар ирээдүйд дэр нь бас ингээд сонголт өгье гэж байна. Юу гэхээр өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэлийг та үнэхээр 1-2% бууруулах нь тань чухал байна уу? Тийм ээ? Эсвэл яг тэр таны төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн тэр 1-2%, за магадгүй 2-3-4% таны нэр дээр хуримтлал болгоо, бодиттой хуримтлал болгоод ингээд ингэх нь танд одоо чухал байна. Аль нь ирээдүйд дунд бол урт хугацаанд танд ашигтай байх уу гэдэг энэ сонголтыг бид нэр өгөх ёстой гэж би ойлгоод байхгүй тийм. Тэрнээс биш автоматар бууруул. Одоо бид ганцхан тоо хэлэхэд нийгмийн даатгалын шимтгэлийг бид нар 1% бууруулахад шүү дээ амраа тийм.
261 тэрбум төгрөг. Одоо нөгөө Тутгана шүү дээ. гэсэн үг тий. Одоо сангийн нөгөө холбоотын нэмсэн мөнгийг хасчаад баг наад чинь гараад ирэх юм. Буулгахад бол 522 одоо тэрбум төгрөгийн одоо юм ачаалал энэ сан дээр. Манай нэг тэгэхээр одоо бид нэр шүү дээ. Дүү надаас амар толгоор өстө усж байгаа юм шиг юм ирэхгүй. Би нөгөө дүүтэй чи манад ажилд ор би ч 2 сая 500 цалин өгөөд нийгмийн даатгал матгалаад л би чи одоо 40 гарцсан хүн учраас нийгмийн даатгалаа сайн гэж бодож явдаг юм баггүй. Тэгсэн чи та одоо юу яриад байгаа юм бэ? Намайг юу яриад байгаа юм. За хоёулаа айгүй энгийн тооцоолъё. Хоёулаа нийлээд нийгмийн даатгалд сар болгон 425 мянган төгрөг төлж гинэ. За та хаан банкны аппликейшн гаргаад иргэнэ. За тийм чи тооцоолуур гэдэг нэг юм байна. Орлоо. За хоёулаа нийлээд яаж байгаа. Би нийгмийн даатгал төлөхгүй зөвхөн энэ 425 мянган төгрөгөө банкнд хийгээд хахад би одоо 20-т 60-т тэтгүүрт гарыг гэж бодъё. Тэгээ 65 болиё. Тэгэхэд би банкнд 695 сая 335 мянган төгрөгийн хадгаламжтай болох юм байна. Өнөөдрийн юмар би яваад би тэтгүүрт арах юм бол хэн надад 600 мянган төгрөг өгөх юм бэ гэж асууж байгаа. Тэнгүүд би үнэхээр чимээг болсон. Sorry. Тэгэхээр хамраа ингээл та. За хэн блэ тэр залууч аа? Учка гэж залуу. За учка тэр одоо училтай. Учка үзэж байвал би тайлбар хийя гэдэг. За учка одоо тэр нэм оср юм биш шүү. Учка үзэж байвал учка хэрэг одоо нөгөө ажил дээрээ одоо өөрөө мэдэхгүй шүү дээ. Гэнт одоо үйлдвэрлэлээ бас орвол тэр хүн насаараа хөлбөмбөний чадвар нь алдагдсан шүү дээ. Маркетинг менежер гэдэг байгаа байхгүй. За хөлбөмбөний чадвар алдахаар хүнийг тэр хүн хаанаас даатгал. Тэр хүний одоо амьдралын баталгаа хаанаас гарч ирэх вэ те? Тэр асуудал. За нөгөө талаас би одоо яг зүгээр янз бүрийн жишээнүүд одоо хүний амьдрал чинь юус тохио шүү дээ тийм үү? За гэтэл нөгөө нэг эхнэр хүүхэд нь одоо жирэмсэн болоо тийм амарчаад ингэхэд одоо тэр нөгөө жирэмсний амарчсны тэр даатгалуудыг өнөөдөр хэн тэр хүн төлөх үү тийм ээ? Гэх мэтлэнгээр ингээд бид нар энэ нийгмийн даатгал одоо ажилгүй магадгүй маань ажилгүй болчих магадгүй шүү дээ. Тийм? Энэ ингээд ахаа яг хүчээр яваад байгаа юм хүчээр ингээд тэгэхээр яг бидний нэг нийгмийн даатгал шимтгэл төлсний одоо өгөөж нь надад юу байна гэд иргэд бол айгүй тийм юу л асуугаад шүү. За би төлөөд гэтэл одоо надад ингээд наалтцтай миний амьдралд яг юу тусч байгаа юм бэ гэдэг бид нарыг зөв ойлгох хэрэгтэй байна л гэхгүй. Дөрвөн сангаас бид нар тодорхой хэмжээний хүний амьдралд тохиолдож болох бүх одоо эрсдлүүдийг хаасан уг даатгал хийгээд. Даатгал гэж одоо уг эрсдлийг хааж байгаа шүү дээ. Хувийн даатгалын компаниуд төр хийхгүй заавал төр яагаад байгаа. Хувийг одоо бид нэвтрүүлж өгч जैन. Гэхдээ хувийн төрөөс хамаагүй даатгал. Зохицуулттай байх шаардлагыг. Тий. Одоо ингээд бид нар нэвтрүүлж өгч जैन. Гэхдээ сонголттой бай. Хувийнхнаараа даатгуулж болно. Одоо би шинэ эрүүл мэндээ бол хувийн даатгуулж хийж байна. Тэгэхгүй одоо хоорондоо сан дээрээ зодтолтой бол заваараа. Гэхдээ та одоо нэг зүйлийг л би одоо иргэдэд буюу одоо та бүхэн удахгүй ойлгоно. Бид нар одоо тэр хувийн даатгалд оруулж ирж штэ. Тэгэхээр удахгүй ойлгоно гэж би одоо өнөөдөр юутай хэлж байгаа, итгэл үнштэй хэлж байгаа нь хувийн даатгал дээр та нарын төлж байгаа мөнгөөр хэдэн төгрөгөөр та нар хувийн даатгал хийлгээд ямар хэмжээний эрсдлээ хамгаалуулж байгаа юм бэ гэдэг тэр төрөө тооцоо гарч ирж байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр яг одоо өнөөдрийн явж байгаа тэтгэврийн даатгалын сангаар төлж байгаа шимтгэлтэй уялдуулж ирээдүйд би ийм тэтгэвэр авна гэдэг тооцооллыг одоо ингээд та бүхэн хийдэг, хүн бүхэн хийх юм болцоод. Тэгэхэд хувийн тэтгэвэр дээр очиод өнөөдөр одоо би зөвхөн нэг жишээ хэлье. Одоо бид нар нийгмийн даатгалын сан дээр төлж байгаа одоо ажил олгогчийн 10%, хөвгүний төлж байгаа 20% бид нар бүх эрсдлээ даатгаж шүү дээ. Бүх эрсдлээ даатгаж байгаа шүү. Тэ? Бүх эрсдлээ даатгаж. Энэ 20%-тэй тэнцэх хэмжээний шимтгэлийн мөнгөөр та нар хувийн даатгал дээр очиод даатгал хийлгээд үзээрэй. Тооцоо бодуулаад үзээрэй. Тэгэхээр нөгөө бидний одоо тэтгэврийн сангаас одоо яаж байгаа нөгөө санал болгож байгаа амьдралын бүх мөчлөг дээр хийж байгаа эрсдлүүдийг даатгаж байгаа тэр эрсдлийг хэдэн төгрөгөөр та нар энд амьдралынхаа эрсдлийг даатгаж байна. Хэдэн төгрөгөөр та нар хувийн даатгал дээр амьдралынхаа эрсдлийг даатгах гэдэг өдөр шинжиг ядгалаад гарч ирэх байхгүй. Гэхдээ тэр сонголт нь байж зүг таны сонголт байна. Би нэг юм яа. Одоо ингээд манай энэ цахилгаан станцууд ч одоо хэдэн мянган хүнтэй ажиллаж шүү дээ. Одоо яг нэг та нар ингээд дээр нэг бурлаакууд гэдэг нэг юм зураг гэдэг чинь ингээд хөлгөө онгоцын ингээд бөөнөрөөр чирж байгаа тийм ингээд чирээл ингээд олуулаа. Уг нь тэнцээ чи орчин үе болцсон, аль хэдийн дугуйтай техник тохиолдох төгрөг бүх юм гарцсан. Гэтэл яг нэг бурлаак гэдэг тэр зураг шиг ингээд амар том нүсэр бүтцийг
ингээ бүр ингээ хүчинд ичж хэрэл яваад байгаа. Нөгөө бүтээмжийн асуудал. Тийм ямар ч бүтээмж байхгүй амар өндөр зардалтай. Одоо жишээлбэл ингээд нийгмийн даатгалын сан маань ер нь зардал мардлага бууруулт юм бүүм эцээ ашигтай сайхан тэрийг бол би танд итгээд байгаа тав сайжруулж байгаа. Гэхдээ ер нь шүү дээ төрийн явуулж байгаа бүх юм ийм хүнд механиктэй яг дээр ингээ боолууд ингээд бөөнөрөө ингээд хэдэн зуугаараа усан онгоц сэлдүүлдэг шүү дээ. Одоо зүгээр нэг мотор тавиал амар хурдтай явуулсан шүү дээ. А тэр юмыг л олж харахгүй. Тэгтээ ойлгоод байгаа. Одоо юм байхгүй. Мяч шиг компаниг одоо мяч гэдэг чинь баг одоо мэдхгүй би зүгээр бас буруу тааж 2-3 мянган хүн амтай тийм үү? Юу ажилтнтай. А тэгэхээр яг мяч шиг компаниг бол гадаадд бол 200-300 хүн л одоо өдөртөг байхгүй тийм ээ. Одоо чинь Улаанбаатар төмөр зам гэдэг бол 10 мянган хүн амтай. Юу ажилтнтай. А тэгтэл тэр Улаанбаатар шиг гэдэг одоо энэ компани гадаадд магадгүй 500-600 хүн ажиллаж байгаа шүү дээ. Гадаадд биш Монголд тийм ээ нахаа. Монголд хувийн компаниуд төр очиод үзэн. Тэгэхээр одоо бидний нэг Монгол хүний цалин бага байна, Монгол хүний бүтээмж бага байна гэдэг бол яг энэ дээр одоо төрийн бүтээмж л бага боловч Монгол хүний бүтээмж сайн байгаа шүү. Яг үннийг л зарим салбарт юм байгаа. Зарим салбартаа. Үдэ аж ахуйн салбарт тий. Тийм чинь нэг халамж аваад байгаа юм чи харахгүй шүү дээ. Тэгэхээр энийг энэтэйгээ бид нар энэ уялдуулж нийгмийн даатгалын шимтгэл гэдэг бол илүү хөдөлмөр. Би таны нэг юм дээр өстэй айгүй баярлж чинь тэр яг үндсэн тэр нийгмийн даатгалаас тодорхой хувь хэмжээг нь ховж хилжүүлнэ гэдэг бол энэ бол манц өмнө хин ч юм ярьж байгааг яг үнийг хэлээд бүгд айгаад идэгсэн баг. 2% шилжүүлэхэд ядаж энэ даатгалын системд чи амар том хөрөнгө оруулалт болно шүү дээ. Тэгээд энэ одоо урт хугацааны хувь шилжүүлэх биш одоо хувийн даатгалын сонголттой болж байгаа иргэдийн нэр дээр тодорхой хоримтлал үүснэ. А тэр нь энэ сангийнхаа дэргэд хажуудалд нь тэтгэврийн нөөц сан гэж тусдаа сан гаргаж ирж байгаа. Хувь шилжүүлж байгаа бол миний бодлоор бол тэр одоо тэтгэврийн сангууд маань урт хугацааны амар урт хугацааны хөрөнгө оруулалтын сан болж байгаа тийм. тэр хөрөнгө оруулалтын сангийн зарчмаар өөжөө өсгөөд оновчтой удирдах боломж гэж ойлгож байгаа шүү дээ. Төр хугацаанд завсралахгүйгээр бид шууд эцэг хэмээн редакцтай бас хамтардаг. Тэгэхээр яг энэ нэвтрүүлгийн зараа гэх юм уу? Цацны дараа бол иргэдээс маш олон тайлбар мэдээлүүд хүссэн. Тэрний юу вэ гэхээр тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлаар Монгол банкнд бол өсөлтөө өгсөн байгаа, аль бичгээ өгсөн байгаа. Тэгэхээр яг энэ хариултыг авахаас өмнө шууд эцэг хэмээн редакцийн сурвалжлагад бас анхаарлаа хандуулна хэмээн хүсэж байна. Тэтгэврийн зээлийн нөхцөл чангарч зээл олгохдоо өр орлогын харьцаа тооцох шаардлага тавьдаг болсон нь өндөр наснуудын амьдрал хүндрэл учруулж байна. Өмнө нь ингэж өр орлогын харьцааг тооцоолгүй тэтгэврийн зээл олгодог байсан юм а. Ахмадуудын хувьд тэтгэвэр бол зөвхөн хоол хүнс, эм тариа бус өдөр тутмын хэрэгцээгээ хангах үр хүүхэд, ач зээн нарт жаахан ч гэсэн тус болох амин чухал орлого. Гэтэл зээлийн шинж журам амжиргааны гол их үүсвэрийг нь бүрдүүлж байсан боломжийг хааж эхэлсэн юм. Хэдийгээр инх хамгаалан сайд Монгол банкнд зээлийн сарын төлбөрөөр төсөлний дараах зээлдэгчийн үлдэх орлого амжиргааны доод өвчнөөс доошгүй байх, өр орлогын харьцаа 50% байх зэрэг боломжит хувилбарыг судлах талаар хүсэлтэд Монгол банкнд хүргүүлсэн. Харин Монгол банк сайдын хүсэлтэнд хариу ирүүлээгүй бөгөөд тэтгэврийн зээл олголтын журмыг зөөлөх хэсэг асуудлаа эх 6 дугаар сард мөнгөний бодлогын хурлаараа хэлэлцэх боломжтой гэдгийг хариулт өгч байна. Арилжааны банкуд тэтгэвэр авагчдын орлого багтдаг гэж үзэн зээл олгохдоо хүндрэл учруулж байгаа нь зөв үү? Төр Арилжааны банк хоёрын дунд иргэд тэр дундаа ахмад наснууд хохирж үлдэж байгаа юм биш үү? Тэтгэврийн зээл нь хэрэглээ биш амжиргаа. Гэтэл өр орлогын харьцаа нэрийн дор иргэний санхүүгийн чөлөөт байдлыг хязгаарлаж байгаа. Өнөөгийн тогтолцоо хэний талд үйлчилж байна вэ? Тэтгэврийн зээлээ бид нэр өөрснийхөө хэрэгцээнд амьдралынхаа хэрэгцээнд л зарцуулна шүү дээ. Тий? Тэгээ яг хөтэ сараараа ухаар чинь бид хөрөлцөө багтаа учраас бас нэг 2 сар юм уу 3 сараар зээл аваад ингээд боломжтой тийм юм хийх боломж гаруул зохицуулал явдаг байхгүй. Хөрөхгүй болохоор зээл авч байгаа шүү дээ. Хөрөлцөхгүй учраас. Тэгээ тэрийг нь хаагаад авах бас онцгүй байна. Хөрөлцөхгүй. Бид нар яг хэрэгцээтэй үед л зээл аав. Тиймээс биш тэр нэг хүүхэд нь авдаг юм авдаг гэдэг нь хаанаа болж байгаа мэдэхгүй би мэдэхгүй байна. Өөртөө зарцуулдаг. Тэр хаадгийг жоохон чөлөөтэй л болгомоор байна. Бид нар ажлаа хийгээд хөдөлмөрийн хийгээд тэтгэврээ тогтоолох ч гэсэн усуд чөлөөтэй тэтгэврээ өөрийн дураар авчмаар байна. Нэг 10 сар наслахаар байвал тэр 10 сарын хугацаанд тэтгэврийн одоо өгчлөх гэдэлгэж зээлээр нөгчөөд тэр хүн эмчилгээгээ хийлгээд бас нэг 10 сарын насыг цаашаа дахиад нэг 15 сар болгох ч юм уу ийм одоо нөхцөл байдал үүсэж байгаа. Тэгжил ойлгож тэтгэврийн зээлд нь хандахгүй бол одоо 50-60% ч гэдэг юм уу одоо үлдээгээд 50% нь өгнө гэдэг бол 250 мянган төгрөгөөр одоо хүн юу хийх хэвтэй тийм ээ. Эмчтэй захын эмчид зүгээр үзүүлээд гарахтал 250 мянга.
2024 оны сүүлийн улирлын байдлаар тэтгэврийн зээлтэй 220 мянган иргэн байсан бол энэ оны 1-р улиралд энэ тоо 30% буурсан нь шинэ журамтай холбоотой. Шинэ журамаар үр орлогын харь цаг тооцохдоо нийт тэтгэврийн 60%-аас дээш хэмжээг зээл суудгах боломжгүй болгосон юм а. Иргэн арилжааны банк хоёрын хоорондын гэрээний харилцаанд төрийн оролцоо ихсэх тусам зах зээлийн зарчим алдагдаж, иргэдийн сонголт хумигддаг. Энэ тохиолдолд төр бус харин банкны ашиг сонирхолд нийцүүлэн журам гаргасан мэт харагдаж байгаа нь эрх зүйн хувьд анхаарал татаж байгаа юм а. Тэтгэврийн зээлийн журам өөрчлөгдсөн нь ахмад наснуудад илүү хамгаалалттай нөхцөл бий болгосон гэж тайлбарлаж байгаа хэдий ч бодит байдал дээр тэднийг эдийн засгийн дарамтанд оруулж амьдралын чөлөөт сонголтыг нь хомж байна. Арилжааны банкны хатуу нөхцөл төрийн хэд оролцоо хоёрын дунд иргэд тэр дунд хамгийн эмзэг бүлэг болох ахмадууд хохирсоор байх уу? Ярилцлага өргөжлүүлэн үзэгчтэй. Тэгэхээр сая тэтгэврийн зээлтэй холбоотой шийдвэр гаргалтууд бол ахмадуудын хувьд бол нэлээд хүнд цохилт болсон. Нэг талаас санхүүгийн эрслээс хамгаалсан шийдвэр гэж тайлбарлаж байгаа ч нөгөө талаас хамгаалах тий орлогыг нөгөө талаас бол энэ бол бас л юм хоригдлол үүсгэх боломжгүй юм баг тэтгэвртэй хүмүүст зээлээрээ төлөвлөсөн зүйлс зөндөө. Яг энэ яг жачмаг одоо гентийн дэм жачмаг шийдвэр болсног бол басан тэгээ нэг Монгол банктай бас ярилцаад одоо удахгүй бас ингээд тодорхой жахан хөнгөлтүүд өгөх те. Ямар ч байсан нөгөө нэг хэрэг одоо сая чинь бол 650 мянган төгрөгийн тэтгэвртэй хүн байсан бол одоо амжиргааны доод түвшин бол 480 мянган төгрөгөөр та хадгалж үлдээ. Бос зөрүүн дээр нь одоо 150 мянган төгрөг дээр зээлээ авалгацсан шүү дээ. Тэгэхээр бол арай жоохон хүндэтсэн чочмог шийдвэр болсон. Эдийг хүн бүхэн өдөөж бичиж байгаа. За энэ Монгол банк одоо гэхдээ энэ ч Монгол банк өөрийн зохицуултыг гэдэг шүү дээ. Зээлийн хүү, зээлийн нөхцлүүд. Тийм учраас Монгол банктай одоо бид нар юугаа өгцөн, өслүүдээ өгцөн. Одоо удахгүй энэ мөнгөний бодлогын хороогоор хуралдуулаад одоо энийг бол тодорхой энэ аль болохоор хуучин тэр нөхцөлтөнд ойртуулсан одоо ийм өөрчлөлт хийгднэ. Энэ дээр бол одоо битээ бухимдаараа гэж бас хэлхийг хүсэж байна. Эргээ ТV-ийн байдалд орно гэж. За бизнес эрхлэгчийн хувьар амраагаа өрсөн байгаа. Тэгэхээр бодлого тодорхойлох сууж байна. Бизнес эрхлэгчтэй бас ярьдаг хүний өөрөө. Тэгэхээр яг өөрчлөлтөд яг оруулаасаа гэсэн хамгийн чухал зүйлээ дахиад сануулж болно те. Яг амлалт авч болно тэр чухал зүйл. Одоо дүгнэлт явуучих юм уу? Дүгнэлт арай болоогүй үстэй. Би бол дүгнэлт арай болоогүй болов гэж бодсон байгаа шүү дээ. Бас асуудлуудыг л зөндөө ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр яг гарцуудыг бас амраамаа сая хэллээ тий. Одоо би бол ерөөсөө тийм л бодолтой байна. Яг ингээд 9 шийдвэр юм ярьж болно те. Би сая ерөнхийдөө энэ тогтолцоо чи яаж яваад байгааг ярьлаа. Хамгийн хамгийн гол юм нь хараад хэлсэн шүү дээ. Одоо болоо. Популизмын өртөг их байна. Популизмын өртөгч амар өндөр байна. Энэ хүүхдийн мөнгө 1.5 их найд эзэж одоо юу гэсэн үг юм бэ энэ ч байж. Тэгээд энийг яг зорилттой хүмүүст л өгөлдөө. Үнэхээр хүүхдэд мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст л өгөлдөө. Тэгээд дээрэс нь бас юм байна. Хэрвээ үнэхээр энэ сан чин дутаж мутаад байгаа бол одоо Норвегийн баялагын сан чин сүүлд 2006 онд Норвегийн Petroleum Fund гэж байгаад Норвегийн Pension Fund болоод төрж байгаа. Нөгөө баялагын сан гэдэг юмараа нөхөд тэгээд одоо энэ сүүлд одоо ажилд орж байгаа нөгөө энэ өнгөрсөн 30 жил өнгөрсөн социализмын энэ аимшигтай алдагдлыг ойлгохгүй мэдэхгүй байгаа энэ хүмүүсийн нурууг нь хөнгөлөөч. Ядаж иймэрхүү юм гоё шилжилтүүд хийх боломж байна. Тэгээд энэ санг зах зээлийн гормлон шилжүүлэхгүй бол энэ зах зээлийн гормоос бүр маш голдсон байна. Эдийн засгийн ямар ч үр ашиг алга. Түрүүний яриад исэн нөгөө энэ аимшигын хүн нэгдлийн үеийн тэгээ социалист тогтолцоо чи яваад байгаа шүү. Тэр л хамгийн гол асуудал байгаа шүү. Тэгэл бид нар маш сайн ойлгож тэ. Нэг амгалахыг ойлгож чинь тэ. Ялчгүй салбарын сайд болцсон энэ нэг аимшигтай хэдэн жилийн турш ингээд орооцолцсон нэг утаснаас нэг ямар ч байсан нэг ингээд нэг бөөгнүүлээ тэ. Бүх оролтойг нь харахгүй ч гэсэн нэг худлаан ч гэсэн нэг ингээд нэг юу олох чи тэ. Худлаан юм биш энэ. Тэгэхээр бид цаг баг байгаа. Тэгэхээр энэ сайдын гол амлалтыг авъя одоо тийм. Энэ одоо ганц би гарч ирээд одоо манай засгийн газар гарч ирээд ингэ шинжилгээ хийж ингээ хачраад орлоод байгаа юм биш. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд угнаас энэ олон улсын валютын сан, дэлхийн банк, социализмын банкны маш олон одоо бодлогын зөвлөмжүүд өгсөн юм байна. Та нар одоо энийг хурдан энэ тэтгэврийнхаа энэ тогтолцоогоо шинжилээ. Тэтгэврийн санг алдагдлалд оруулаад байгаа тэр одоо популист хуулиудынхаа хэрэгжилтүүдийг зогсоогооч. Маш тавчхан асуухад таны амлалт өгч чадах далайттай өөрчлөлий та маш тавчхан базаад хариу. Тэгээ ер нь бол шүү дээ тэтгэврийн санг алдагдлалгүй болгож болно. Тэтгэврийн санг хизээ алдагдлалгүй болно гэвэл тэтгэврийн сан дээр өнөөдөр алдагдал үүсгээд байгаа. Цаашдаа алдагдал үүсгэж болох ячаал үүсгээд байгаа. Одоо нэг хэсэг
энэ одоо шударгаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг. Гэтэл нөгөө хэсэг нь одоо шудраг бусаар гэдэг маш их хөнгөлтөд авч хөнгөлтөө нөхцөл тэтгэврт гардаг. Энэ тогтцоод болчих гэж байгаа байхгүй тий. Ингэх юм бол угаасаа манай энэ сан чинь өөрөө одоо алдагдaltaгүй болох тий дунд урт хугацаанд алдагдaltaгүй болох. Нөгөө талаас юу яхад бол нөгөө хүмүүс өөрсдөө яг нэг тэг шудраг болоод эхлэхээр хүмүүс ч өөрөө нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх одоо бас ингээд ийм юу болно шүү дээ. Хүсэл тэмүүлэл бий болно тий. Тэгэхээр ингээд энэ сангийн орлого одоо нэмэгдэх юм боломж байгаа байхгүй. Би нэг зүйлийг хэлэхэд өнөөдрийн нийгмийн даатгалын сан дампуураагүй амраа. Дампуураагүй. Цаашдаа ч дампуурахгүй. Ийм учраас одоо энэ бол төр хугацааны хэсэг өнгөрсөн хугацааны одоо бидний популизмын өртөг өнөөдрийн сан дээр 5.8 их найдын өртөг одоо үүрүүлсэн. Тийм учраас өнөөдөр цаашдаа ингээд нэг юм ачаал нэмэгдээд байгаа одоо тэр нөгөө юу штэ олон одоо хөнгөлтөө нөхцөл тэтгэв гараад байгаа нөхцөлүүд шүү дээ. Тэрийг л цөмөр засчих л да. Бүгдээрээ шударгаар төлдөг, тийм ээ? Бүгдээрээ одоо шударгаар энэ сангийнхаа менежментийг мөнгө ямар мөнгө орж ирсэн юм? Ямар мөнгө байрч байгаа юм? Эдгээр л одоо харъя. Тэгэхгүй бол одоо өнөөдрийн энэ өнгөрсөн хугацаанд үүсгэж ирсэн 5.4 их найд шиг тэгээд нийт Монголынхаа 700 мянган хүнд үйлчилдэг ийм сан өнөөдөр байхгүй шүү дээ. Дахиж бид нар ийм сан үүсгэж чадахгүй юм байна. За 30 секунд. Энэ одоо татвар буулгах халамж хоёрын эффектийг биесэн те халамж өгөөд байх тусам хүн ажил хийх сонирхолтой болдог. Татвар буулгаад байх тусам хүмүүсийн нүдэн гэрэлтээд улам илүү их ажил хийх, улам илүү их ашиг их сонирхол нэмэгддэг юм а. Энэ ив хамтын нэртэй энэ коммунист, социалист маягийн тогтолцоо чи өнөөдөр зах зээлийн нийгэмд манай Монгол улсын хувьд яг үнэндээ томоохон хэмжээний хорт авдар болчиход байна. Бид нар социализмоос ирсэн хэд хэдэн хорт авдрууд байгаа. Нийгмийн өнөөдөр унахад бэлэн болцсон байгаа. Тэрний нэг нь энэ. Одоо энэ нэг одоо нэг нь шүү дээ. Энэ цахилгаан эрчим хүчний тогтолцоо яг социализмоор энэ ив хамт тогтолцоо гэдэг нэрнээсээ хүртэл социалист сонсогдож байгаа үстэй. Энэ тогтолцоо өөрөө өнөөдөр хорт авдар болчиход байгаа тогтолцоотойгоо одоо явж байгаа бас олон дэлхийн улс орнуудаас байна. Тэгээ энийг засгаж оролдож байгаа юм байна. Гэхдээ бид нэр ирээдүйд энийг зах зээлийн горимлуун, чөлөө зах зээлийн горимлуун энэ хорт авдрыг явуулахгүй бол улам цаашаа тэнэглэл үргэлжилсээр байх юм бол бид нар дампуурл руугаа орчихно л гэж. Одоо тэгээ би одоо иргэдээсээ хүсэж байна. Одоо тийм дэмжээр би таныг дэмжлээ хүсэж байна. Би таныг ингээд тэтгэврийн шинжилэл гэдэг бол их амархан хийгддэг зүйл биш. Маш их байна. Маш их өвдөлт өгнө. Сая хүртэл одоо Францад Парисын чинь шатахдаггүй үстэй тийм ээ. Одоо ингээд нэг тодорхой ингээд тэтгэврийн шинжилэл хийсэн улс орнууд бол маш хэцүү. Хэрвээ халамжаа багасгаад татвараа багасгаад одоо татврынхаа хувь хэмжээг багасгачих юм бол тэр шатаах гэдэг би таны өмнөөр орё нэр. За товчхон хэлбэл та түрүү нийгмийн даатгалын шимтгэлийг 1% бууруулахад 200 гаруй тэрбум, 2% бууруулахад 500 гаруй тэрбум хэрэгтэй гэж байна. Тэр яг энэ талаастай өөрчлөлтийг одоо бий болгохын одоо ковидын үеэр мөнгө тараасан нийт дүн хэдвүлээ те. Тэрний талаастай өөрчлөлтийг хийгээсэ гэдэг дээр бол бизнес эрхлэгчид иргэдийн зүгээс бол том хүлээлт байгаа. Хүн хувийн хвшил биш шүү. Энэ төрийн албанд ажиллаж байгаа маш олон хүмүүсийн нуруунд эрэхтэй ийм. Гэхдээ ер нь бол багсан шүү. Амраа бусад улсуудад ганцхан нийгмийн даатгалын шимтгэлээ бууруулдаг биш. Татвараа хамт бууруулж яаж тийм ээ. Татвартайгаа хамт одоо энэ татвараа хамт бууруулж тэгэхээр сайдын сошиал хуудсан дээр байсан үгийг дахиж сануулад нэвтрүүлгээ өндөрлөе. Тэгэхээр хамгийн сайн дараа нэг контент хийх үү. За бас хамгийн сайн халамжвал хөдөлмөр эрхлэлт юм а гэж. Монгол улсад өшөө олон хүмүүс хөдөлмөр эрхлэлтэд баялаг бүтээдэг хөгжлийг авчирдаг. Халамж гэдэг үг бүр ярмааргүй байгаа юм. Би болоосаа гэж итгэжэн та бүхний ажилд амжилт төсөө та хойлоо маш яралтай өргөн байхыг хүсэж байна. Баярлалаа хөтөгчтэй та бүхэн нийгмийн даатгал тэтгэврийн шинжилгээний холбоотой асуудлаар энэ удаагийн дугаараа хүргэлээ. Дараагийн дугаараар иргэд уулзъя баярлалаа.